За Монгол улс бол ямагт олон зуун жилийн туршид, олон мянган жилийн туршид энэ хоёр хөршийн дунд одоо сүүлийн үед гараад байгаа хэллэгээр амаргүй нөхцөл байдалд, амаргүй геополитикийн тэр орон зайд бол тусгаар тогтнолцоо хадгалсаар ирсэн. За тэгээд энэ хугацаанд бол бид нар дандаа л юм хүн шийдвэрүүдийг гаргадаг байсан. Тэгээд сүүлийн үед ямар зүйл ажиглагдаад байна гэхлээр энэ улсын хурал дээр хамтарсан засгийн газар байгуулагдсан учраас хамтарсан засгийнхаа бодлогыг дэмжээч гээл тэгэл нөгөө хэдэн сайд нарыгаа уулзуулаад ингээл ийм асуудлыг оруулж ирээд байгаа байхгүй. Мэдээч хэрэг ингээд эх орныхоо эрх ашигт хамааралтай зүйлүүд дээр бол бид нар тэрийг л бодно штэ. Гэлээ гэхдээ одоо яг ийм бүх зүйл тодорхойгүй горимж шилжчихсэн энэ олон улсын нөхцөл байдал ингээд ийм яг л одоо өнөөдөр маргаашаас өөр байх тийм нөхцөл байдал дээр ийм 20 жилийн гэрээ оруулж ирээд байх ерөн шаардлага байгаа мó. Тэгээ сүүлийн үед бол манай засаг болохоор за манай урт хөрш болохоор 3-ыг зохицоор гэдэг бодлого барьж байна гэл энийг л бид нар буйлуулахгүй л алдагдсан боломж ийм тийм гээл яриад дэмжүүлсэн. За зингүүд одоо манай хойд хөрш болохоор тэр юу лээ пакетна гэлөө. Тэгээ ийм бодлого барьж байна. Энийг дэмжүүлэхгүй болохгүй гэж оруулж ирж байгаа. Тэгээ хамгийн гол нь ер нь бол бид нар бас нэг юм бие даасан бодлогоо тодорхойлдог баймаар байна. Тийм зүйл яг үнэндээ бас харагдахгүй байгаад байна. Тэгээ дандаа нэг юм одоо нэг айц хүүцэд автуулсан, дандаа нэг юм олон талаас шахалтанд оруулсан байдал дээр тэгээд энэ их хурлаач гэсэндээ засгийн газар нь шахаад хамтарч чиж та нар яах гээд байгаа энэ төр гэд эн чинь ингэж бас засаглалынхаа тэнцлийг алдагдуулж болохгүй шүү дээ. Чин засагч одоо ингээд тодорхой зүйлүүдийг бие даагаад хийгээд явах хэвээр. Магадгүй энийг заавал ийм одоо улсын хурлаар батлуулаад авахгүйгээр та засаг дээрээ шийдэх боломжтой шүү дээ. Тэр нэг Эрчим соёл гэдэг компани чи аль дээр шийдвэр гаргаад засгийн газрын шийдвэрээр байгууллагатаа тэр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэгэхээр эн чинь бид нар бас нэг хяналт тэнцлээ авч үлдмээр шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү юмаа бас манай засгийн газар жаахан бодмоор байна. Тэгээ энд бол одоо мэдээж хэрэг эх орондоо хайргүй хүн ч гэж хаана бах вэ? Тэгээд хувийн хвшлээ ч гэсэндээ дэмжихгүй хүн гэж одоо байхгүй болцсон байна. Тэгэхээр нэг иймэрхүү ээдрэтэй юмнууд оруулж ирээд тэгээд айлын талаас шаардсан нөхцлүүдийг манай сайд нар өөрсдөө яриад тэгээ юм 20-30 жилийн юм ярьж орж ирдэг боллоо. Тэгээд ер нь бол богино хугацаанд бол бид нар 20-30 жилээр ялгаа зүйл дээр бол шийдвэр гаргаад байх шаардлагагүй гэж харж байна. Тэгэхээр та нар засаг дээрээ шийдэх боломжтой юмнуудаа засаг дээрээ шийдэлтэй. Яагаад заавал бүгдийг ингээ их хурл руу барьж гүгээд байгаа юм? Заавал бүгдийг яагаад засгийн газар хоорондын хилцээр ийм бүр юм өндөр дээд түвшинд аваачаад байгаа юм? Тэр зүйлээ бас нэг жаахан бодолцмоор байна хэдүүлээ. Тэгэхгүй бол энэ янзаараа бол маш хүнд асуудлууд явандаа үүсч магадгүй байхгүй. 20 жилийн дараа ясим дээр энэ чи хэн байх юм? Та бидний энэч байхгүй гэж болно шүү дээ.